Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв зөв тогтол зургийг ажиглаарай. Хоосон хэсэгт тохирох хэсгийг олъё. 6 сонголтоос аль нь тохирох вэ? Хоёрдугаар хэсэг тохирч байна. Дараагийн зургийг ажиглая. Хоосон хэсэгт тохирохыг олоорой. Сайн ажиглаарай. Гуравдугаар хэсэг тохирч байна. Галт дээргийг дугаарлсан байна. Тоонуудыг ажиглаарай. Асуултын нэмгийн орно тохирох тоог олоорой. 45 ба 51-ийн зөрүү нь хэд вэ? 6. 63 ба 69-ийн зөрүү нь хэд вэ? 6. Тэгвэл гатал тэргийг 6-гаар өссөн зөв тогтлоор дугаарлсан байна. 45 дээр 6-г нэмбэл 51. 51 дээр 6-г нэмбэл хэд вэ? Хүүхдүүдээ. Зүйтэй 57. Тоонуудын зөв тогтлыг ажиглаарай. 12, 24, 36 гэсэн 3 тоо өгөгдсөн байна. Дараагийн 2 тоог олоорой. Өмнөх 3 тоо нь ямар зөв тогтолтой байгааг харъя. 12 дээр 12-ыг нэмбэл 24. 24 дээр 12-ыг нэмбэл 36. 36 дээр 12-ыг нэмбэл хэд вэ? Бодоорой хүүхдүүдээ. Сайн байна. 48. 48 дээр 12-ыг нэмбэл хэд вэ? Бодоорой. Чар. Сайн байна. Дараах дүрснүүдийг ажиглаарай. 1-р дүрс маань ямар дүрс вэ хүүхдүүдээ? Зүйтэй квадрат байна. Дараагийн дүрс маань хэдэн квадратаас бүтсэн байна вэ? Зүйтэй 3 квадрат байна. Дараагийн дүрс маань хэдэн квадратаас бүтсэн байна вэ? 5 квадратаас бүтсэн байна. За тэгвэл энэ дүрснүүдийн мэдээллийг хүснэгтэнд цуглуулъя. 1-р дүрсэнд хэдэн квадрат байна вэ? 1 байна. 2-р дүрсэнд 3 байна. 3-р дүрсэнд 5 байна. Зөв тогтлыг ажиглая.
хэдээр өссөн байна вэ? Зүйтэй 2-оор өссөн байгаа учраас 4-р дүрс маань хэдэн квадрат байх вэ? 7. Тэгвэл дүрсийг зуръя. 5-р дүрс маань хэдвэ хүүхдүүд ээ? 9. Тэгвэл зургийг зуръя. Дахин зөө тогтлыг ажиглаарай. 16, 21, 26 гэсэн тоонууд өгсөн байна. 3 тоо маань ямар зөө тогтолтой байна вэ? 16 ба 21-ийн зөрүү нь хэд вэ? Бодоорой. 5. 21 ба 26-гийн зөрүү нь хэд вэ? 5. За тэгвэл 5-аар өссөн байгаа учраас 26 дээр 5-ыг нэмбэл хэд вэ? Хүүхдүүд ээ. 31 дээр 5-ыг нэмбэл хэд вэ? Хүүхдүүд ээ. Зүйтэй 36. 36 дээр 5-ыг нэмбэл хэд вэ? Хүүхдүүд ээ. 41. Дараагийн тооны зөө тогтлыг ажиглая. 3, 6, 12 хэдээр өссөн байна вэ? 3-ыг 2-оор үржүүлвэл 6. 6-г 2-оор үржүүлвэл 12. 12-ыг 2-оор үржүүлвэл хэд вэ? Цээжээр бодоорой. 24. 24-ийг 2-оор үржүүлвэл 48. Таарч байна. 48-ыг 2-оор үржүүлвэл хэд вэ? Бодоорой. 96. Гэртээ сурах бичгийг 94-р хуудасны дасгал номер 385-ыг дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.